ингээ харагдаж байгаа шүү дээ. Энд явж гин тэнд явж гин гэл. Тэг яг бидний өнцгөөс ч болонгот чи амар их мөрөндөг байхгүй яг. Тэр чи ингээ харахгүй байгаа нэгт. Хоёр тэгээд одоо яг тэр чи хизээ яах энэ мэдгүй тайминг дуулахад тэгэл тайминг дуулж хүн нэмээ тийм бас жоо азгуур аавндууд явна. Тэгээд ингээл явангууд тэгэд ямар ч хүний тулсамжгүйгээр яг ингээд өөрсдөө 6 өнөөрөө гараад ирсэн байхад ингээд тэр хүмүүс амар одоо юу мэрч яг бусдын ингээд асуудалд ингээд амар одоо хэрэг одоо дурлаад байгаа юм уу? Товшууд ирээд байгаа юм санагдаад байгаа. Тэгээд миний бодлоор л яхаа тэрийг амар амархан ингэж хараалгаа юм шиг байгаа. Яалтчгүй. Тэгэл тийм бол ерөөсөө байхгүй. Хэрвээ амархан ингэ e-спорт амархан байсан л ингээл бидэд яг үнэгэлт виталитэд бол тэгж ингээл олон хожигдохгүй л байхгүй ер нь. Бид бол юм маш их хичээж та ингээл хамгийн сайнараа тоглохын төлөө л яваад тэгэл ингээл хожигдож байхад бас хүмүүсийн сэтгэл бол арай л итгэр. Техно заавра хоёрын подкаст эсэг. Монголчууд подкастыг бүтэн сонсомоор санагчлаа. Сайн байцгаана уу? Өнөөдөр Монгол багийн ML багийн ZX Aura тэгээд миний би контрент багийн Technonor өнөөдөр подкаст хийхээр ингээд энэ дээрээ суудсан байна. Тэгээд бид хоёр бол нэг нэгэ танихгүй байгаа. Ер нь өнөөдөр яг анх удаа л нэг нэгэ царайгаа яг лангаар хараад ингээд юм ярьж байна. Тэ. Анх CS-д тоглож эхэлсэн байна. Би ч анх CS-ийг 2016 бараг 17 он тоглож ирсэн баха. Анх компьютер гэрт амар муу тэгээд Steam-с нэг бас Steam чинь тэр үед цэнгэлэх гэж бас буу юм болдог байсан юм аа. Тэгээд нэг нэгжний машинаа цэнгэлдэг байсан үе. Тэгж яг контр тоглож эхэлжсэн. Тэгээд тэр нь нэлээд удаан тоглосны эцэст тэр нь тэгээд энэ хүртэл ирсэн дээ. Анхны багт үлээ checkmate л. Ер нь тий. Миний анхны баг. Яг checkmate чинь манай юу одоо манай багийн ижил билээц гартайх хамгийн анх одоо орж исэн төрүүлээд тэгээд цуг өмнө тэрнээс өмнө нөгөө цуг писийн тэмцээнд ороод ерхий ингээд цуг явдаг байжгаад тэгээд төрүүлээд гартайх checkmate баг руу орцсон. Тэгээд зун би яг checkmate руу бас ер нь орж исэн. Тий. Чиний хувьд бол ML хизээ анх тоглож гисэн юм. 7 дугаар ангиас тоглож гисэн. Тэгээд 7-оос тоглож байгаа. Тэгээд болонгуудаа 9-оос нэг тоглож гисэн. Ихэвчлэн тоглож гисэн. Тэгээд яг 9 дугаар ангид хахад нөгөө дэлхийн аварга болдог гэдэг мэдээд. Тэгээд ер нь энэгээр амьдралаа босоочлох юм байна тэгэл. Тэгэл нуртай ямаараа яачлах юм байна. Тэгээд 9-оос ихэвчлэн тоглолоо. Нэлийн нүртлээ болж. ML чинь хизээ гарлаа. Ер нь нэлийн дээр үед гарсан болон тий. 16-нд хаа. Нэлийн дээр ч үсэ. 16-нд ч тий нэрээ. Би бол яг нэг хальт нэг тоглож ирсэн. Юу лээ? Нэг донтлын яг ранк нь юу байдаг лээ? Epic лөө. Grand ч лөө. Grand Master Epic. Тий Grand Master хаа тий. Би нэг тэр хүртэл нэг тоглож байгааг хийжсэн. Тэгээд танай багийн хувьд ч одоо ер нь хэдэн насны хүүхдүүд байгаа л ер нь. Манай багт хамгийн жоохон болохоор одоо 10 таттай. Тэгээ 5 сард 16. Тэгээ дараа нь бас нэг 5 оны хүүхэд байгаа надтай адил. Тэгэл 5 оны 2 хүүхэд. Хүүхэд. Тэгээ 4 оны 3 оны хүүхэд гэж нэрээ 5 он ч одоо 21 хүрчих штэ. Би бас 5 оных ш нэрээ. Чиний хувьд утасны тоглоом, PC тоглоом ер нь механик ямар ялгаатай байдаг? Та яа. Тэгээд ингээ хэлчихэр жоохон буруудтай болоо. Би яг үүндээ зөвөр уцаар тоглоно гэхээр төсөөлд бууддаг байхгүй надад яг.
Яг нэг өмнө нь өөрөө тоглож байсан гэсэн ш тухайд зөв нэг компьютерг болохоор яг нэг зүгээр аргацааж тоглоод байдаг гэсэн байхгүй. Тэгээд яг ингээд бодонгот яг одоо компьютераар тоглож уцаар яг тоглоно ингээд амар бууддаг гэх юм уу. Зэрэг тэгл санагдаад байдаг яхаа гээд. Би болохоор нөгөө багтаа Dota 2 нөгөө PC-ийн тогложсэн. Тэгэл ер нь Dota 2 тоглох хэрэгтэй байсан юм. Ялч нөгөө PC-ний тоглоомны угаасаа үзүүл нөгөө график дээр амар гоё болохоор. Тэгэл PC тоглох нь амар нэг манай гэр бүл нэг гейм юм шиг юу лээ. Одоо муу зүйл гэж харддаг гэсэн. Тэгэл PC оруулдаггүй. Тэгэл уул нь компьютерээс бол уул нь Dota 2-оор л явах байсан. Тэгээд нэл компьютер болохоор email тоглодог гэсэн л та. Би яст боддоо штэ. Би яст компьютер авчдаг бол PUBG Mobile тоглолцсон явж байгаа гэж боддоо штэ. Утасны тоглоом ер нь хэцүү бах те гэхдээ. Гайгүй юу? Ер нь гайгүй хаа. Нэг контрол нэг амар их контрол байхгүй болохоор тэгэл ер нь контр тоглолтгоо. Тоглолт ш. Нөө хаяа имэйлээр л анддаг. Яг контрыг анх тоглоход нөгөө ангийнхнаараа л анддаг гэсэн. Тэгээд 5 ландаал хичээлээ тараал тэгэл 5 дахын өөрөө л анддаг гэсэн. Би хүнтэй дүүлдэхгүй шатсаа. Фейсит бол хүн гараа авчиж тавлах нэг буудалтаараа 5. Яг тогтсон ранк байхгүй юу? Гэхдээ би яг ранк юу гэдүүлээ. Примеро. Тийм байх. Нөгөө ирэх авдаг үстэй юу гэдүүлээ тэр. Prime гэдэг хаа. Тийм Prime болж байгаа. Тэгээ яг дүүгийн аккаунтад тоглол тэгэл нэг фейсит 5 мадлах гэж. Ер нь баг юу одоо бос тоглоомны багууд тоглогч чаа. Counter Dota амар их тоглолт юм л ч ер нь нуцсны яг PUBG Mobile email байх юм чи ер нь. Тийм. Танайхаа ер нь гэхдээ хүмүүс нь ер нь их тоглох уу? Тийм тоглолоо шүү. Тэгэл email-ээрээ 5 ландаал. Тэгэл манай дүүж гисэн хүртэл тоглолдог. Тэгэл буцаар email тоглохоор тэгээ зүгөөрөө. Тэнцэл гэж байгаа сонин санагдаад байна. За ирч яхаа. Дурак хөлтлөө. Бүх юм нээцэж. Тэгээд шүүмжилсэн юм шиг болчихлоо. Нөгөө утас PC 2-ын нөгөө юу? Угаасаа donation авдаггүй шүү дээ анда. Тэнгүүд ялч ингээд PC-ээр тоглож байгаа нэг ялч амар давуу талтай байдаг. Ялч амархан юм тоглоход. Тий. PC-ээр амар давуу талтай. За танай bootcamp баян цаг хэдэн өний хүртэл яаж бэлтгэлээдэг нэг яаж амьдарч байгаа вэ одоо? Одоо болохоор харт амар awkward байна. 5 тоглож байгаа. Тэр хэсэг donation авдаг байсан чинь нөгөө нэг стримеруудад 1 сая төгрөг цуглуулж өгөөд өгөх зорилготой байсан шүү дээ. Одоо бол тэгээд тэхээ болцсон юм чинь хэрэггүй гэсэн. Тэгээд нэг коуч тэгээд бэлтгэл болохоор ер нь бол өдрөөс шөнө хүртэл бэлддэг. Яагаад гэвэл нөгөө Монгол зэрэг болохоор монголчууд яг өдрөөс шөнө хүртэл ер нь тоглодог болохоор өглөө нь болохоор өглөөгөөс өдөр хүртэл хичээлтэй болохоор хүн гардаг. Тийм бас нэг 10 жил нэл таарчих юм штэ яг. Тийм ер нь email тоглодог хүмүүс ихэнх нь 10 жил ихэд. Яэл ZX авраг бол ер нь мэдхээ мэднэ. Email дундаа л ер нь Монголыгаа чагтдаг гэж явдсан байлээ. Нилээ ер нь нэртэй. Танай ер нь одоо бос тоглогч нар ч одоо багууд ер нь харилцаа ямар байдаг ер нь? Босод хоорондоо бифтэй юу? Ийм юм. Яг нөгөө про тоглогчууд нь хоорондоо их биф үү? Нөгөө ихэнх нь тэгэл найзууд бид нар тэгээ бас нэг групптэй дээ нөгөө email-ийнхаараа про тоглогчдоор тэгээд бид нар нөгөө бас хаяа ланддаг л дээ. Яг тэр прочуудаараа. Энэ гайгүй те. Тийм гайгүй. Манай контр ч яадаг лээ. Энэ ихтэйс гайгүй л байдаг хаа одоо. Бос багуудтай ч бас нэг тулж тоглож харьцааг бас удацсан тэгээд энэ л гайгүй л байдаг гэсэн. Танайх нь яд юм уу? Өөр тоглоом тоглолт юм уу? Өөр юм ер нь тоглоноо. Dota тоглоно. Ер нь л com дээр тоглож болох бүгдээ л тоглоно. Dota тоглоно, PUBG тоглоно. Чинь тэгэл их нь бас chess тоглоно.
Та дээр чиз тоглодог уу юу? Автчээс. Тоглолтгүй ш. Имэйл дээр чиз тоглох нэг TFT гэдэг лөө. Имэйл дээр момол тоглолт юм манай багийн. Нөө хүмүүсийн спортыг амархан гэж хараад байдаг шүү дээ. Тэгээд чи яг нөгөө талын юу гэж бодож байна. Одоо Нача яг миний яг ойрт хэлмээр байгаа юм байна гэдэг. Сүүлд яг би яг нөгөө нэг та сэнзүү гарсны дараа сая одоо ингээл контрол зах тий. Тэгэл кобратай ингээл сая одоо тэмцээнд оролдоонд яваал ороод ингээд явж ангууд хүмүүс ингээ яг ингээд ерөнхий ингээд манай багийн пэйж мэж тий. Одоо ингээл комент, хувийн чат матер ингээд бичиж уншдаг хаяа ингээд. Тэгээ уншингууд бас тэд нар бас ингээл хаяа бол яг амар юм бичин заа ингээл алан талан нэмэ тийм ээ. Тэгээ ингээд тэд нар тэр хүмүүсийг ингээд нэг юм ойлгодог юм аа. Энд чинь ингээд тийм яг тэдний харж байгаа шиг ингээд амархан биш байхгүй. Зүгээр яг ингээд яваас тэр хүмүүсийн мэдгэлтэй ингээд одоо үзэж байгаа хүмүүс чинь X-ray ингээд харагдаж байгаа шүү дээ. Энд явж гин тэнд явж гин гэл. Тэг яг бидний өнцгөөс ч болонгоо тэр чинь амар их юм өрнөдөг байхгүй яг. Тэр чинь ингээд харахгүй байгаа нэгт. Хоёр тэгээд одоо яг тэр чинь хизээ яах энэ мэдхгүй тайминг дуулахад тэгэл тайминг дуулж хүн нэмээ тийм бас жоо азгуур аавндууд явна. Тэгээд ингээл явангууд тэгэд ямар ч хүний тусамжгүйгээр яг ингээд өөрсдөө 6 өнөөр гараад ирсэн байхад ингээд тэр хүмүүс амар одоо юу мэрчээг бусдын ингээд асуудалд ингээд амар одоо хэрэг одоо дурлаад байгаа юм уу? Товшоод ирээд байгаа юм санагдаад байгаа. Яг тэгээд миний бодлоор л яхаа тэрийг амар амархан ингэж хараад байгаа юм шиг байгаа. Яалтчгүй. Тэгэл тийм бол ерөөсөө байхгүй. Хэрвээ амархан энэ e-спорт амархан байсаа л ингээл бидэд яг үнэглэлт виталитэд бол тэгж ингээл олон ажигдахгүй л байхгүй ер нь. Бид бол юм маш их хичээж та ингээл хамгийн сайнараа тоглохын төлөө л яваад тэгэл ингээл хожигдож байхад бас хүмүүсийн сэтгэл бол арай л итгэр. За 10 жилдээ ямар байсан бэ? 10 жилдээ ер нь л дараахан тэгээд яг энэ байдгаараа л байдаг гэсэн тэгэл уурцад хүүхдэд идсэн шүү дээ. Ер нь тэрний нэг байсан. Чи 10 жилдээ ямар байсан? Би ч 10 жилдээ ямар байлаа. Сүүлийн 2-3 жил суугаа хөтгээд байгаа. Би ч ер нь яг эртэг нэг тоглоо явцсан ба жоохон 9-өөс хойшоо ялчгүй багтараад бэлтгэл хийгээл явах хэрэгтэй болсон. Тэнгүүдээ нөө хичээл нь хаягчиж байгаа байхгүй давхар. Ерөнхий бол тэгэл нэгч бас юм тэгэл оролцдгоо. Тэгэл жоохон урсгалаараа л хөвгдөөсөн дөө ер нь. Би болохоор яг 12 дугаар ингээд төгсөөд тэгээ ер нь карьер үжсэн. Нэг тийм яг ээжтэй давхцаад яаж байгаа нэг тэмцээн. Нэг тэрийг бүр ээшээ болиулаад. Яаж миний хамгийн сайчил байсан ба математикийн ш. Тэгэл ямар хэрэггүй тэмцээнээр болиулцсан нэг эрдэнэтэй зохиожсэн нэг тэмцээс. Нэг саяхан сая төгрөгийн шагналсан те. Тэрнээс болоод ээшээ болиулаад. Нөгөө лилган байсан байхгүй. Та ч нэр лилган байсан ш те. Тийм. Лилган ч бүр нөгөө нэг датаг орог ер нь жоохон нэгний таньдаг байсан үгүй юу? Мэдгүй юу? Тэ. Дотод нэг би нэг харьцааг байсан. Харилцааг. Яг лилган гэж мэдгээд бол нөгөө нэг жиг дээр нэг авраг гарчсан шүү дээ. Лилганаар. Чамаа шатар тоглолтог сонссон тэгээд нэг юм яриад жоохон зуураад ирэнгүүд нь цаанаас нь дахиж асуулт бэлдэж өгöd байх шиг ба тий. Би ч яг даачааг сонирхогч л болсон л да. Ер нь яг даар 21 хүрээд сонирхож насраа хатсан. Ер нь тэгээд бас нэлээд удаа хичээлсэн яваг нь бол бараг 7 жил хичээлсэн байх. 2 дугаар ангиас 9 хүрт хичээлээ. Тэгээд 9 сая контрол уштраа яд арцсан. Шатарт анх яг нэг гардахта нэг тэмцээнтэй нэг тэмцээн шагнал авсан зураг байдаг. Хүмүүст яваадсан нөгөө нэг юу лээ? Өвөл төвчний эвлэлийн соёлын төвөрд нэг тэмцээн болдог гэсэн жил болгоо. Тэгээд тэр тэмцээн дээр ч бол яг битээ нэг мэддэг байсан. Би ч яг контр сонирхдаг байсан. Тэгээд хамгийн сүүлд нэг ямар тэмцээн болдог лээ? Нэг насан туршид илүү нэг бас нэг өсвөрийн нэг тэмцээн болдог хаа. Тэгээд тэр үед яг битээ нэг яг танилцаад биеэр танилцчихсан гэх юм уу? Ингээд контр тоглолтгийн нэг мэдээд хоёр яг юмэрч яг тэгээд яг яаж танилцсан сандгүй маа яг. Тэгээд би яс тоглолдог гэж хоёр тэгж танилцчихсан. 2000 ил удаа гэлөө. 2000 яг ч яг
одоо яг шатрын яг одоо юу мэрчмтэй яг шатрын холбооны рейтинг бол яг 1950 тал байгаа яг. Одоо нэг томоочгүй л Facebook дээр нэг 9 level юм уу да нэг тэр хавцал тий. Нөө Chess гэдэг нэг аппликейшн тоглолтжсэн. Chess.com-чтай тэгээд би ч ер нь их одоо ч ер нь нэг шатар тоглохоо болцсон дөө амар. Хаяа л нэг тоглолно. Ер нь нэг 2100 2000 хавцал явждаг. Тэгээд тоглохгүй болохоор тэгээд нэлээд багдуул байт. Тэгээд яг Chess.com-ийн эл очин болохоор ер нь хожол явал гайг байдаг хэрэг. Нэмэхэд амар. Чи тоглодгоо Chess.com тоглодог те. Би бас багтаа шатар тоглодог гэсэн. Тэгээд нэг хаяа дунд анги биш ахлах ангийн шатрын тэмцээнд орж мараад. Ангиас бол нэг орчихсон. Тэгээд яг Chess.com дээр болохоор 1000 ха эллон 1000 сүүлд 1000 гарчсан. Энэ дээл сургуулаас тэхэлт юм даа байдаг шүү дээ. Би бас ангиасаа сургуулийн 10 дүүргийн арга гал явжсэн бас санах юм те. Тэгээд чиний хувьд одоо e-спортоор ингээ яваад ер нь хамгийн их одоо өөрчлөлт гарсан зүйлээ юу вэ? Хамгийн их өөрчлөлт гарсан зүйл бол сайн маа. Чаж болтой. Сайн дээр болохоор алдар нэр тэгээд алдар нэр тэгээд мод дээр болохоор нүдний хараа дээр мудраа тэгээд ер нь бол биеийн хөдөлгөөн одоо юу гэнэ биеийн хөдөлгөөр нь муу талтай гэх юм уу. Тиймэрхүү эрүүл мэндийн талтай бол жоохон юу тиймэрхүү өөрчлөлт. Миний хувьд л да сайн тал нь одоо хэлүүлж олон юм байгаа юм дөө ер нь. Хэл адаглаад ер нь жоохон том болсон. Одоо намайг одоо энэ багийн хамт олоо одоо яг цуг явсаад ингээл гартаах марах энэ төр ингээл ер нь жоохон том болохоо жоохон нөлөөсөн гэх юм уу? Чи ингээд олон эрэгтэй хүнтэй цуг байж байгаа. Тийм. Тэгээ би нэлээд багасаа цуг явцсан. Сайн тал нь бол хамгийн том тал нь бол тэр байна. Ер нь жоохон бие даад сурсан гэх юм уу? Муу тал нь бол тэгэл яг түрүүний хэлсэн тэгэл одоо ягаад би одоо шил зүгтэн сууж байгаа байна. Саяхан бас хараагаа бас нэлээд нэмүүлсэн. Хөдөлгөөн байгаа. Тэгээс одоо нөгөө нэг тэмцээнүүд амар шахуу цагийн хуваартай болцсон. Гэрээсээ хоол бас хаяа ядарна. Хоол унд харахгүй байна. Би өвдөн тэгэл янз янзэлэн байгаа да тэгэл. Ажил болцоо болохоор тэгэл яалтчгаа тэгэл. Харин явандаа. Тэмцээнүүдээс ороод тоглолтноос хамгийн их ойлгосон зүйл чи юу? Хамгийн их ойлгосон зүйл л да тэгэл. Хожигдохын л яг дараах үр дүн л байна да. Хожигдлын дараах одоо яг сэтгэл зүй хожигдчихлоо. Одоо тухайн уур амьсгал нөхцөл байдал хамгийн хүнд нөхцөл байдал гэж. Яг хүмүүс яг тэр ихтлийг одоо мэд ойлгодгоогүй сайн мэдэхгүй л байна. Ойлгох хүмүүс байдаг л гэхдээ баг хожигдно гэдэг бол байж хамгийн муу урд юм баггүй одоо энэ спортод бол тэгээд тэрний төлөө ер нь амар хичээх хэрэгтэй хамгийн түрүүнд ойлгож байгаа юм. Ер нь бус багуудаа ингээл тэ хожигдно гэдэг чинь ингээд бас яхаа одоо ингээд идүүлээд байгаа гэсэн үг шүү дээ. Нэг юмдаа ингээд дутуу байна тэ. Олон мэлүү бэлтгэлээ ахаад юу болохгүй байна. Яах ихээ ингээд мэдэхгүй байна. Ер нь жоохон түүхийгээр байна гэж ер нь хамгийн амар сайн ойлгочихсон яг. Тэг хизээ юм бтэ 24 онд нөгөө бид чиг гадагшаа тэмцээнд явдаг болоод тэгээ нөгөө нэг сайн багуудтай тоглож эхлэхэд яг нэг тийм бодол төрж ирсэн надад бол. Зигс авраач гэсэн ер нь яг надад ижлэх мэдрэмж авч лээсах те ер нь тэмцээнд яваад гадагшаа. Тэгээ тэрний дараа ер нь яаж ахиж одоо recovery хийжсэн бэ ер нь. Тийм байдаг уу ер нь recovery хийх юм. Тийм ер нь шар амир хөдөлдөг. Тэгээ дараагийн тэмцээн дээр ер нь алын гэсэн зорилго амир асдаг юм уу. Тэгээд яг ер нь бэлтгэлээ их юм байна даа гэл амир үр дүнтэй их юм байна гэд ер нь өөртөө хилдэг. Тэр нь хамгийн чухал зүйл тийм үр дүнтэй бэлтгэлээ ер нь тий. Чиний хувьд миний хувьд
Чигтлийн дараа бол яг шууд бол тоглох хүсэл төрдөг байдаг. Тэг яг маргаас аргааш нь те нэг унтаас ирээд тусаад ирэнгүүт нэг арай өөрөөр хардаг. Яг жоохон алдаа малдаага үзээд ингэсэн байна гэд. Яг тэгээд нөгөө нэг бас нэг темпэнд орно гэж байд юм аа. Яг өөрөө яг ингээд тоглолтоос гараа явцдаг. Тэгээд яг гарч явсаар гараа явцсан байхдаа ингээд хожигч юм уу тэг яг бүр одоо ингээд унтарчдаг юм уу тэг. Сэтгэл зүгээрээ явцдаг гэх юм уу. Яг тийм тохиолдол яг надад л яг байдаг. Тэгээд тэрийг бол тэгэл яг жоохон амралт гэх юм уу. Жоохон түр холдож л жоохон тавдаг да. Ер нь бол. Яах вэ? Тэгээд яг өөрөө нөгөө нэг одоо бид ч физик тэгээ тоглоод байгаа шүү дээ. Тэр мөрөн дээр зур ганцаараа тоглоод те. Яг зүгээр нэг хүмүүстэй ингээд чөлөөтэй байлдаа, чөлөөтэй ингээд хүмүүсээ хаалаа хүмүүстэй ингээд байлдаад ингээд тоглол ер нь айгу чаас хэргэлт болж өгдөө санагдаад л. Багш нь бүрэлдээд нэг удаагүй байгаа багш те. Сайхан бүрдсэн. Тий. Тэгээ ерөнхий яг Чраско уг нь рестриктэйсэн болоо байж тээ. Хүмүүс хүүхдүүд байгаах те. Гайгүй юу? 2-3 туршлагатай. Нэг нь болохоор ер нь нөгөө хамгийн жоох нь 10 татаа гэсэн. Тэр уул механик скиллнээс байна. Тэгээд туршлага нь жоохон бага. Тэгээд ер нь хүн авахаараа юун дээр анхаарч авах вэ яг? Ерөнхий яг сайн муу хүмүүсийн ялгаа. Зан авир тэгээд ер нь хичээ зүтгэлийн нараа л ер нь харж авдаг. Би яг нөгөө тим зоонахтай тэгж авчихсан. Зан авираа тэгээд хичээл зүтгэл тэгээс скил нь сайн байх хэрэгтэй л даа. Тэгэл энэ гурыг харж байгаа л. Ерөнхий нэгт бол тэгтээ скил үү? Зан авир уу? Нэгт зан авир. Манайхт бол арай жоохон өөр шүү дээ. Манайхт эхлээд скил харна гэх. Тэгээд араас нь зан авир. Тэгэл ерөнхий эхлээд скил хичээл зүтгэл араас нь зан авир хардаг ер нь. Тэгээд наагч тэгээ ерөнхий нөгөө нэг бас одоо хүмүүнтэй авахтай нилээн харж шилж авч байгаа. Нилээн сайн үзнэ бас. Яг хэрэг хүн байна. Юу одоо тухайн момент дээр ямар үйлдэл хийж гэн бүгдийг ер нь нарийн ширээ үзчихэж аавна харна. Тэгж л авдаг та бас. Тэгээд та ер нь одоо яг анхаарч байгааг гол зорилго анхаарч байгаа юм юу вэ ер нь? Бид нар одоо хамгийн ихэнд нөгөө communication skill дээр анхаарч байгаа. Яалч баг 3 багаас бүрдсэн юу гэх юм уу? Баг гэх юм уу? Тэгээд communication skill-ийг эхлээд тусаад тэгээд одоо нэг ISF бити шаалта яамэ. Би раунд 1-ээс хойш бүх айтмаа бүгдийг хүүхлээд 3 дахь байна уу 4 дахь хүүхэн дээрээ оллоо штэ. Надад одоо капас гадна энэ хоёр л байна штэ. Өөр ямар ч айтем байхгүй штэ. Чилэнгүү зүгээр энэ хүний айтмыг л харалтаа. Телескоп ийм юмтай, ташууртай, тэгээд нэмээд ийм айтемтай штэ. Төсөөлөд үзээч тээ. Би бүх айтмаараа бүгдийг шааж байгаа штэ. Wing qualifier болох. Тэрэнд л ер нь сайн бэлтэж байгаа. ISF ч гоё тэмцэн тий. Тий. Чаас 22 онд явж илаа тийм. Тий. Бид ч 22 онд хэдүүд нэг л удаа явсан бахаар. Баалид болдогт нь явжсэн. Тэний хоёрт орчихсон. Тэгээс бас тийм тэмцээч бас гоё нөгөө нэг яг Монгол улс гэж зарлаад тэгснэ тэр чин туг мууга яг нөгөө хоёрт орсон гэж шагнал мангал туг мууга барьж гарна яг. Тэгээд төрийн дуулмал нь яваад өглөө төрүүлэхээр тий бас нэлээд гоё боддог тэмцээн. Тааш нэр тийм Малайзд бүтлэр идэг л имэйлийнхэн чаа. Тийм Малайзд бүтлдэг ер нь ихэнхдээ шалтгаан нь болохоор Малайзаас ингээд олон багтаа скриндж болдог. Филиппин одоо ер нь сайн улсууд тэгээд Филиппин, Индонез, Малайз гэдэг ер нь Southeast Asian улсууд ер нь нэмэлт дээр азгалж байгаа. Тэр багтаа скриндинг бол Малайз. Манайхаар бол Европт нь гэсэн үг юм шүү дээ. Тийм тийм. Бүс нь ер нь Аз л юм байна. Хамгийн сайн бүс нь. Аха. Яг нөгөө том тэнцэний өмнө Монголд тэр нэг яг скрим алдахгүй. Тийм. Тэгээ Монгол багуудаа скрим хийхгүй байх мах гэсэн байх хоёр нь. Байхгүй. Яг нөгөө нэг ES-ийн дуусна шүү дээ. Qualifier нь. Тэнгүүд багууд ингээд амарчдаг байхгүй юу? Монгол багууд. Тэгээл ер нь Малайз явж бүтэлдэг. Тиймэрхүү талт. Малайз, Филиппин энтрээр явдаг бах тий. Филиппин явуул явна. Яг нөгөө Малайзахараас нэг жоохон үнэтэй тийм. Филиппин юу лээ. Филиппинэ бүүтэд нь жоохон гайгууддаг санагддаг. Тиймэрхүү. Би таад нэр нь бүүт мүүт одоо утасны тоглоомны тийм багийн бичлэг үзэж байгааг ер нь яг сууж мохоор ер нь яах вэ? Ингээл ширээн дээр ингээл сууж байгаа л уцаараа суухад тавуулаа. Тийм. Яг чихвч зүгэл. Тэгээ нөгөө чихвч зүгээд тэгээ тоглоомынхаа бас нэг чихвч дотор нь зүуд юм аа. Тэгээд
Нөгөө том чивч нь болохоор яг communication юу тэрэн За бас юу юм штэ дотроос нэг чихв зүуд юм штэ хоёр чихвтэй гэсэн. Тийм доторх нь болохоор ийм л тоглолтынх нь game sound. Ер нь тэр бас нөлөөтэй тий game sound. Тийм game sound амар чухал яг скиллийнхэн дуу муу сонсгодгоотыг бултах юу өөдөөс одоо юу гэх реактл амждаг гэх юм уу. Тиймэрхүү юу. Тэр нь бас чухал юм байна тий. Тийм game sound амар чухал. Танах одоо юунд анхаарч байгаа? Манайх одоо ер нь яг өндөө л тэгэл бэлтгэлдээ л амар анхаарч байгаа. Яг ингээд одоо тогтож яг бэлтгэлдэж чадахгүй байхгүй. Европ тэмцээнээс тэмцээний хооронд байнгын нислэгтэй тэгэл нэг байнгын ингээл нүүдэл судалтай. Яг ингээд Европт ингээд очиод бүүтлээд ингээд хуваарийн дагуу бэлтгэл хийх яг тийм тухтай орчин бүрдэхгүй байх юм уу? Тэг яг саяхан амралтаасаа орж бас жоохон бэлтгэлгүй ороод ирсэн. Бас нэлээ олон хүний хараад ийдсэн гэдэг. Нэлээ олон хүнд ер нь уулуулсан. Тэгээд Краковын дараа бас тийм тоног бэлтгэл хийсэн сая. АМ Краковын дараа. Тэгээд тэрнийхээ үр дүнд бас саяны PGL Conclusion Apocat ер нь 4-т орсон баха. Ер нь. Гэтэ яг бас тэрнээс илүүч бас байж болох л байсан л да. 4-өөс ч яг нэс нөө шин одоо Cobra Zero-тай болохоор шинэ үнэтэй. Тэгээд хоёр дахь тэмцээн. Тэгэд бас ер нь хийх юм да бэлтгэл ер нь хамгийн чухал гэх юм. Ер нь Sister дундаж тоглолчдынх нь reaction time уу? Тэрийг сайн мэдэхгүй байна нөгөө нэг. Баг нэг 200 ms гэдэг лөө. Тийм 220 морь ms байдаг баг байдаг хаа. Ямар ч эсдэг хүмүүсийнх бол 158 170 мал байгаад байт. Одоо яг хамгийн хурдан буудна гэсэн үг шүү дээ. Тийм. Эсэр алхад нэг амар. Эсэдэс тоглолт амар хэцүү байдаг шүү дээ. Апи удасаа. Нэг ингээ гарангуут л шууд нэг дараа хүчтэй. Апчи яалч нөгөө нэг буудаа алчдаг болохоор яалчгүй тэгээ давуу. Багт одоо яг амар спейс гаргаж өгөх хэрэгтэй байхгүй. Тэгээд бас нөгөө талаас эсдэг хүнд бас яг хэцүү. Ингээ нэг 10 сайн хүн тоглонгууд чинь тэр хүн чинь ингээл одоо зүгээр яг нэг премьер физик дарж авч ингээл зүгээр гарч ирэл хүчгүй шүү дээ. Өөдөөс ч хогдон флашт нь зэрэг гарч ирнэ. Нилээн бас те амар санаатай үзнэ өөдөөс ч. Тэ. Тэр нь флаштад ганц нэгээс нэг одоо яа штэ. Одоо тоглоно штэ. Тэгээд флаштай орчод зүгээр гэдэг юм те. Нэгээс нэгэ. Зүгээр яг үлдсэн байх уу эсвэл зүгээр яг нэг хүн рүү орж байгаа юу? Одоо нэг сайт дээр нэг апп татчаа. Тэгээд тэр сайт руу орохын тулд зүр флаш гэж юм. Ерөнхий одоо тухайн хүний бас нөгөө нэг яадахгүй раундаас раундад уншилт гэж явна. Тэр эс одоо ингээл нэг Б рүү ингээд Б дээр ирээд татсан бол дараагийн раунд өөр раунд одоо магадлал өндөр байхгүй яг нэг газар яг ер нь ингээд нэг юм хоёр одоо хүн яг хоёр удаа хийх бас магадлал бага байдаг шүү дээ. Тэнгүүт зөөр тэр мэрийг бас анзаарна. Тэгээд нөгөө хүнээс уншина. Тэгээс ажлынхаа колноос бас тэг анзаарч бас орно. Ерөнхийдөө би хаяастаас бэлдсэн оролт байгаа. Тиймэрхүү юмнуудаас шалтгаалж орно да ер нь. Яг бас тэг нөгөө нэг шууд бас ингээд дур мэдээд нөгөө нэг нэг хүн рүү бас тэг ороод ингэж бас байхгүй. Төсөл байдлаа нэлээд сайн анзаарах хэрэгтэй гэсэн үг. Өнөөдрийн подкастт хамт байсан баярлалаа. Тэгээд ихнodоо танилцуулаад таатай байлаа. Тэгээд баяртай. Баяртай. A man can be destroyed, but not defeated. Understand? Гоё нэ. Подкаст сонсмоор санагчлаа тий. Мишелийн насыг лиглээ шаасаа чинь чат үгүй шаасна уу? Миний мөнгө төргийг аваад их өнгөрөө байсан юм аа энэ. Матч. Тэгвэл өөр ямар подкаст сонсох вэ?
Хинч кобалж яваагүй юм уу? Би ганцаар явсан байх та. Зөө. За манайхаа өөр ямар подкаст сонсч таад? Гой подкаст байна уу? Нэг тийм сонсчмоор сонсох ёстой ч юм шиг те. Аллах сонсдгоо. Зөө. What the fuck? Нэрийг шивж олцсонгүй шүү. Ямар амар юм бэ? Зөө.